Эрхэм хүнд гишүүдийн амар амгалан айлтгая. Монгол орон парламентын засаглалтай гэж цээжэд илдэж ярьдаг ч гэсэндээ парламентын засаглал, гүйцэтгэх засаглал, шүүгч засаглалынхаа хормойдоор орцсон ийм арчаагүй байдал байгаа. Эннээс аварч хамгаалж парламентын дархлааг бий болгохын төлөө энэ хуулийг би дэмжиж байна. Та нар бодоод үз. Одоо миний ойлгосноор 17 гишүүн шон дөлгүүлээд цагдаад шалгуулад явж байгаа. Энэ цагдаатсан улс болсон. Энэ тэнэглэлийг зогсоохын тулд бид энэ хуулийг дэмжээсэй гэж хүсэж байна. Парламентыг өөрсдөө яриаггүй. Би олон жил одоо мөрдүүл шалгуулж, хонголдуулж зовсон. Өнөөдөр залуу гишүүд, олон ирээдүйд орж ирэх гишүүдийн дархлааг ард иргэдийн зовлон зүдгүүр яг сэтгэлдээ бодож байгаад чөлөөтэй ярьдаг байх тэр эрхийн төлөө, парламентын дархлааны төлөө би өнөөдөр ярьж байна. Та нар бодоод үзтээ. Эрх баригчтай өнөөдрийн энэхүү хуулийн цаад үзэл баримтлал бол парламент засаглал буюу үндсэн хуулиа ерөнхийлөгчийн засаглалаа, шүүгч засаглалаас хамгаалъя гэдэг ийм санаа бодлоор би дэмжиж гисэн байр суурьтай байгаагаа хэлье.